Сайн байна уу та бүхэндээ бид санхүүгийн байгууллагын зүгээс ээж зөвлөмжөө хүргэж байна. Энэ удаагийн зөвлөмжөөр та бүхэндээ сошиал орчинд их ихэвчлэн тохиолддог лоорийн шинжтэй бүтээгдэхүүн болон үйлчлэгнүүдийн талаар хүргэж байна. Энд нь юу гэдэг вэ гэхээр танд гинтийн азтан боллоо. Та урьдчилан 10% шилжүүлээд уг мөнгийг авна уу? Эсвэл бол танд өндөр дүнтэй зээлийг баш бах хүнтэй олгоно гэсэн тийм лоорийн шинжтэй зүйлүүд байдаг. Энэ талаар та бүхэндээ зөвлөмжийг хүргэх гэж байна. За энэхүү лоорийн аргууд нь фишинг төрлийн халдлага байгаа. Харилцагч таны хувийн мэдээллийг олзолж авах 3 дахь чиглэлийн зорилго байгаа. Тэгэхээр та бүхэн баталгаатай их сурвалжаас мэдээлэл аваарай. Мэдээлэл та лавлах дугаарлуун гэх мэт сувгуудаар холбогдож болно. За ингээд баталгаатай их сурвалж гэдгээ мэдсэн бол та хувийн мэдээлэлээ өгөөрэй. Баталгаатай их сурвалжаас биш байх юм бол та хувийн мэдээлэлээ өгөхгүй яах вэ гэдгээ сайтар бодож үзээрэй. Хувийн мэдээлэлээ та алдснаар маш том эрсдлүүдийг үүрч болно. Та энэхүү төрлийн халдлага танд мэдээлэл ирсний дараа хувийн мэдээлэл өгснөөс болоод та маш олон төрлийн эрсдлийг үүрэх боломжтой. Энд нь та бүр хуулийн хариуцлага үүрэх хэмжээний эрсдлүүд багтдаг гэдгийг та бүхэн анхаарна. Ингээд бидний зөвлөмж маань дахиад өргөжлөх учраас та бүхэн бидний зөвлөмжийг хүлээж аваарай.